За бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр болохоор хөгснөс болон хөгснөсгүй хүмүүсийн ялгааны талаар сонирхолтой зүйлсийг ярьж өгье гэж бодлоо. За ер нь миний хувьд хамгийн анх хүн болгоныг хөгс хүнстэй гэж боддог байсан. За тэгээд дотоод хөгс хүнсийг толоод ирэхээр ер нь хүний нөгөө сүнсний мөн чанар гарч ирдэг. За энэ хүн бол их алсын хараатай, том зоригтой, ийм бэлэг талын шид өгөгдөлтэй, иймэрхүү зан чанартай, ийм сүнстэй хүн байна гэд сүнсийг харахаар өөр юм гэсэн нөгөө мөн чанар нь ингээд харагддаг байхгүй юу. Гэхдээ заавал хүн өөрийн тэр хөгс сүнс шигэ буюу дотоод сүнс шигэ гадна тал нь тийм байх албагүй. Яг нь сэтгэл санаагаар унтсан ч юм уу, өөрөөрөө алдсан, өөрийнхөө дотоодыг сонсохгүйгээр ингээд тархиад агаа явцсан хүмүүс болохоор өөрийнхөө дотоод хөгс сүнсний мөн чанараас өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр нөгөө дотоод хөгс сүнсний мөн чанар гэдэг бол яг нөгөө юмны гол буюу цаад нөгөө үнэн төрхийг ингээд харуулдаг байгаа байхгүй юу. Гэтэл цөөн тохиолдолд зарим хүний сүнсийг ингээд харахаар ямар ч тийм дотоод өгөгдөл буюу баригдах барьц байгаагүй. Тэгээ тухайн үед бол их гайхажсэн сүнсгүй хүн гэд яриад байдаг байсан тэр нь юм болов гэд. Гэтэл яг сүнсгүй гэхэд бол биш. Сүнстэй. Гэхдээ сүнсэнд нь өөрийн гэсэн нэг тийм мөн чанар, дүр төрх, зан авир гихчлийн бүрэлдсэн зүйл байхгүйсэн л та. Нэг өсөндөө гол нь хоосон, гадна талаа юм үзэгдэлтэй нээсээ гол нь хоосон. За тийм тохиолдол болохоор энэ хөгс сүнс биш вэ гэж ялгаж сурсан хамгийн эхлээд бол. Тэгээ энэ болохоор яалтчгүй бас удам хугацааны зүйл байт юм бэлээ. Анх бол ингээл монголчууд ингээл дээрээс ирсэн сүнстэй тэнгэрийн удам заяатай хүүхд толботой гэл иймэрхүү зүйлсийг бол багасаа сонсож өссөн. Тэгээд яг хүн харахгүй юм чин мэдгүй штэ үнэхээр монголчууд нь тийм онцгой юм уу? Эсвэл зүгээр ингээд тийм түүхтэй учраас тэрүүгээрээ бахархаж тэгж ярьдаг юм уу? Яалтчгүй бол өөрөө тэрийг чинь нэг харж мэдэрч яг толдоогүй цаг үед бол хэцүү юм бэлээ. Гаднахны доош нэгээд байгаа юм шиг те. Эсвэл би гээл нэг чээж идэлтэй байгаа юм шиг санагдчихсан. Гэтэл яг яалтчгүй ингээд толдоод хараад эхлэхээр за яг Монгол хугацааны хүн гэдэг арай өөр байт юм бэлээ. Тэгээ зарим Монгол иргэншилтэй, Монгол нэртэй ирнээсээ тийм хөгсөнсгүй хүмүүсийг бас харж байсан. Тэр болохоор надад ингээд царай төрхийн шинжсэн ч гэсэндээ ер нь байгаа байдал зан төрхийг харахаар яг одоо юм цэвэр цусных биш юм шиг те гадны ямар нэгэн цус холтоод орцсон ингээд бас ингээд дотор тэр энерги ингээд мэдрэгддэг. Тэгэхээр ингээд энэ удам хугацааг яриад ирсний учир эндээ юм болоо гэж бас бодож ирсэн. За тэгээд хүн ер нь туршлагаараа юмыг таньж мэдэж олж авдсан байлээ л дээ. Дараагийн удаа бүр ингээд гүнзгий судлаад энэ яагаад зарим хүмүүст ингээд хөгсөнс байхгүй тэгсэрнээс яг сүнсгүй мө гэхээр сүнсний ингээд шин чанар байдаг штэ. Сүнс чи өөрөөсөө нөгөө энерги гаргана, сэтгэл хөдлөл мэдэрнэ. Хүний энэ махан биеийг амьдруулна гэсэн тэгээд жаргалыг мэдэрдэг, зовлонг мэдэрдэг те сэтгэл зүрхтэй буюу энэ махан биеийг амьдруулж байгаа зүйл нь бол шин чанараар ижилхэн байгаа юмсэ. Яг ингээд дотор руу н орохоор яг гол мөн чанар нь байгаа байхгүй гэсэн нэг тийм хоёр ялгаатай харагдаад байсан байхгүй. Тэгэд мөн чанар нь байгаа нь болохоор нэг тийм барьцтай яг л энэ яг ийм төр төрхтэй, ийм сүнсний өгөгдөлтэй, ийм зан авиртай, ийм хүсэл мөрөөдөлтэй тэр байтга бүр ийм авьяас бэлэг мөн чанар энэний төлөө төрсөн сүнс байна гэд шууд ингээд мэдээлэл нь орж ирж байгаанууд нь маш ингээд голтой барьцтай гэх юм уу дүр төрх нь тодорхой байгаа. Тэр нь болохоор ингээд ялчгүй хөгсөнс болчиход байгаа байхгүй. Хөгсөнснүүд бас онцлог болохоор ер нь тийм муу санаа агуулдаг. Одоо нэг тийм хүмүүс бид нар ингээл ярьдаг шүү дээ. Энэ нэг муухай чөтгөрийн санаатай гээл те. Хүнийг ингээд хорлож байвал эсвэл хүнээс илүү гарч илээвэл хүсэл нь ингээд хандагч гэдэг юм уу. Тийм одоо бүр арай л тэндээ тийм муухай зан чанар бол байдгүй юм бэлээ. Яг нөгөө алдаж онд суралцчих л явж байгаа зүйл байна уу гэхээс яг ингээд хамгийн одоо гол цөмийн ухаад үзэхэр тэнд одоо тийм чөтгөрлөг тийм муу зүйл одоо байдгүй юм бэлээ л дээ. За тэгээд хөгсөнсгүй буюу нөгөө гол нь баригддгүй одоо чөмггүй гэж ярьж болно л та. Гол нь байхгүй, дүр төрх нь байхгүй. Тэгсэрнээсээ шин чанар нь сүнсний шин чанарыг бүрдүүлээд идэг. Тийм сүнсийг ингээ харахаар ихэвчлэн нөгөө нэг удам нөлөөсөн эцэг эхийн тэр зан авир, эцэг эхийн авьяас чадварч гэдэг юм уу генер тэр үзэл бодол авьяас үзэл санаа зан авирч гэдэг юм уу өөртөө тогтцсон нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор яг мэдээж нөгөө нэг
хөөх сүнсгүй ч гэсэндээ тэр чинь нөгөө бас дэлхий дээр төрөл аваад яваад байгаа шүү дээ. Өмнөх наснуудынх нь бас мэдээлэл нь бол хадгалагдсан байдаг. Гэхдээ тэр нь болохоор нэг ингэж бийждгүү ч юм уу өмнөх наснуудынх нь мэдээлэл нь ингээ орж ирж хагаад айгүй тийм сул тэр сурсан чадвар мэдлэг одоо үйл явдал гэх юм уу те тэр сүнсний үзэж тулсан үйл явдал нь болохоор тухайн одоо сүнсэнд байгаа нээсээ тэр нь ингээд маш одоо сул орсон ухад одоо дараа дараагийн төрөлтөө одоо бараг цэвэрлэгдээд явцдаг гэмээр аюу тийм мэдээлэл багтаа байсан л та. Тэгэнгүүтээ мөн чанар гэдэг нөгөө яг өөрийнх нь яг мөн чанар зан авир үзэл бодол нь юу юм бэ гэхээр тийм байхгүй. Өөрийн гэсэн үзэл бодол байхгүй. Өөрийн гэсэн тийм зан чанар итгэл үнэмшил байхгүй. Дандаа гаднаас авсан байт юм бэл. Тэгээд тийм болохоор ер нь бол энэ шашнууд яагаад дэлхийг ингээд ноёрхсон те шашин гэдэг зүйл яагаад юм хүчтэй байсан бэ гэхээр тэр өөрийн гэсэн мөн чанар үзэл бодолгүй хөгсөнс биш гэсэн үг шүү дээ те нөгөө төрлийн сүнсийг ярьж байгаа те тэр сүнснүүдэд болохоор яалтчгүй ингээд зааж өгөх юм хэрэгтэйсэн. Тэр шашнаар эсвэл одоо эрдэм ном хичээлэр ч юм уу те өөр одоо ямар нэг үзэл бодлоор ингээд юу хийхийг нь ямар хүн байхыг нь яавал зөв байх нь яавал буруу байх нь гэдгийг тархинд нь үзэл бодолд нь ингэж багаас нь суулгаж тэр мэдээллийг одоо ингэ шингээнэ гэсэн үг л дээ. Тэгжиж тэр хүн чинь юунд итгэл үнэмшилтэй байх нь юу буруу зөв гэж ойлгох нь юуны тулд амьдрах гэсэн итгэл үнэмшил нь ингэ тогтож ирд юм байна. Гэтэл тийм мөн чанаргүй сүнснүүдэд тэр итгэл үнэмшлийн за тэгээ тэр юуг буруу юм юуг зөв юм гэдгийг зааж өгөхгүй болохоор яаж амьдрахаа мэдэхгүй юунд зөв юм юунд буруу юм гэдгийг мэдэхгүй болонгуудаа одоо нөгөө муу мухай зүйлээ хийгээ явцдаг ч юм уу те тэрийг өөрөө буруу юм хийх гэж мэдрэхгүй байгаа шүү дээ дотроо тэг хэрстэл байдаг учраас яалтчгүй л одоо нөгөө мухар сүсэг гэдэг юм чинь нэг гэсэндээ бас хэрэгтэй л байсан байл л дээ би л тэгж бодсон тэгэл ядчил нөгөө нэг яг би бол шашныг дэмждэг хүн биш л дээ гэхдээ тэр өөрийн гэсэн мөн чанар үзэл бодолгүй дотоод мэдрэмжүү хүмүүст чинь бас за хүн алж болохгүй шүү нүгэл байдаг юм хуурч болохгүй шүү нүгэл байдаг юм гэдэг ч юм уу тэр юмыг бас ингээд бурхан та нарыг шийтдэг шүү ингээд шагнадгийг шүү гэсэн юм зааж өгөхгүй бол угаасаа болохгүй байсан байлээ нэг талаараа нөгөө талаараа эдгээр хөвсөнсгүй хүмүүсээр удирдах те одоо нөгөө юу хийх юм яаж амьдрах юм ямар одоо зөв буруу гэдгийг суулгаж өгснөөр бас удирдах боломжтой болж ирсэн. Тэгэхээр одоо энэ дэлхийн хүмүүсийг удирдах байгаа дэлхийн хүмүүсийн амьдрал маш хүчтэйгээр нөлөөлж байгаа эрх мэдэл мөнгөний эзэд гэж байгаа тийм ээ. Тэр одоо эрх мэдэлтэй хязгааргүй их эрх мэдэлтэй эд баялагтай хүч чадалтай одоо гүрэн гэр бүлийнхэн гэх юм уу тэд нар ч болохоор яг энэ хөөх сүнсгүй хүмүүсүүд чинь ерөнхийдөө ашиглаж өөрийнхөө одоо хүслийг биелүүлдэг гэж хэлж болно. Ингэхдээ шашин гэдэг зүйлээр дамжуулж итгэл үнэмшлийг бий болгодог. За тэгээ сургууль байна тийм ээ. Сургуулаар дамжуулж бас тэр ёс зүйн суулгаж өгдөг ч гэдэг юм ингээ ямар хүн байх нь гэдэг. Багаас нь одоо кодлчтэй нэгсэндээ тархийг ингээд програмчилж чинь гэсэн үг ш. Тэгэл яг ямар програмчлалын дагуу тэр хүүхэдтэй багаас ингээд тэр хүн хүүхэд байх цагаас өссөн тэрүүгээрэл юмхэд амьдрт юм байна. Гэтэл хүүх сүнстэй хүмүүст болохоор нөлөөлөх гээд нөлөө үзүүлж чадахгүй. Нэг өсөндөө сүнс нь дотоод хүүх сүнс нь сэрээд эхлэхээр хэрэв буруу юмд тархиа угаалгаж байсан бол тийм ээ буруу итгэл үнэмшлийг гаднаас суулгацсан бол тэрийг анзаарч мэддэг байхгүй. Юу вэ эн чинь биш байсан биз дээ. Би чи өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөрийн дотоод мэдрэмжтэй, өөрийн гэсэн одоо шийдвэртэй, өөрийн үзэл бодолтой. Энэ миний үзэл бодол нийцгүй байна. Энэ миний дотоодод нийцгүй байна. Энэ миний сүнсний мөн чанар таарахгүй байна гэдгийг мэдрээд сэрээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө хичнээн мянга одоо гаднаас заасан, тархинд нь суулгасан, тархийг угаасан тэр зүйлсүүд нь болохоор нэг хормын дотор байхгүй болох боломжтой. Тэгэхээр хүүх сүнс энүүгээрээ ялгаатай. Яагаад тэгэхээр нэгэнт одоо үзэл бодол нь тогтчихсон, итгэл үнэмшил нь тогтчихсон, мөн чанар нь ингээд хатуу ингээд биежээ тогтцсон сүнсэнд хичнээн багаас нь тарих угаалт явуулсан ч гэсэндээ тэр хүүх сүнсэн сэрхэл юм бол тэр тарих угаалт тэр гаднаас авсан мэдлэгийг хормын дотор өөрчлөх
эн чинь биш юм бэ штэ гэдгийг ухаарах боломж л байна гэсэн үг байхгүй. Гэтэл хөгс сүнсгүй буюу нөгөө өөрийн гэсэн голт үзэл баримтлал мөн чанаргүй сүнснүүд чинь дотроос нь сэрэх юм байдгүй байна л та. Тэгээ сэрэх юм байхгүй болохоор насан туршдаа гаднаас одоо зааж өгөх юм даа л итгэн. Нөгөө шинжлэх ухаан гэдэг юм даа итгэн. Тэгэхээр тэд нар нөгөө зүүн совь мэдрэмж гэхээс илүү баталгаа, нотлохоо, шинжлэх ухааны баримтч гэдэг юм тийм үзэгдэж харагдах юм илүү дагаа явчихдаг юм байна. Угаасаа тэгдэж штэ Азийн дорны одоо соёлтой Азийн орнуудад болохоор ерөнхийдөө бол дотоод мэдрэмжийг бол үнэлдэг, дотоод мэдрэмжийн тухай яригддаг хэрнээсээ Америк болон барууны орнуудад болохоор илүү нөө шинжлэх ухаан талтай. Тэгэл энийг нүдэнд хардаж гарт баригдсан цагтл зүг гэж ойлгоорой түүнээсээ бусд нь одоо биш гэж хэлчингүүд нүүдүүл нөгөөс хүлээг даана. Угаасаа тэр дотроос нь хэлэх юм байхгүй юм чи яах юм. Дотроос нь хэлэх зүн байхгүй, дотроос нь хэлэх тэр мөн чанар байхгүй, дотроос нь хэлэх мэдрэмж байхгүй юм чинь ямар ч тийм сэрэх юм байхгүй болохоор чинь хүн нөө гаднаас нь хэлж өгч байгаа баримт нотлохотой юм дээр л итгэж тэрийг л одоо чигээ болгож авах нь хамгийн одоо зөв болчихж байгаа хгүй тэдний хувьд. Гэтэл юмаа мэддэг буюу одоо тэр жамын одоо зүй тогтол тийм ээ энэ орчлын ертөнцийн хууль диктатор хүү сүнсэнд нь шингээстэй байгаа тэр хүүх сүнснүүд болохоор арай өөр байт юм байна. За тэгээд өөр нэг анзаарсан зүйл нь болохоор хүүх сүнс бол яг ориг жинхэнэ сүнс. Яг харьцуулж ярих юм бол одоо нөгөө A copy, B copy гэл энэ ориг бараа энэ болохоор хуурамч гэл тэгсэрнээс ингээд гаднаасаа ингээд ялгагддггүй тийм. Зарим шин чанараар адилхан байдаг ч юм уу. Яг тийм бараа шиг л байдаг юм байл л дээ. Надад бол тэгж мэдрэгцэн. Тэгээ яг хөх сүнстэй хүмүүс болохоор тэр сүнсийг одоо хиймлэр бүтээх боломжгүй буюу их сурвалжаас ингэж өндөр хэмжээний дээд ухамсараас буюу одоо нөгөө монголчуудын сүнс дээд тэнгэрээс ирсэн, тэнгэр гэдэг юмнаас ирсэн гэдэг аа штэ. Тэнгэр гэдэг чинь өөрөө маш том хязгааргүй ухамсар байдаг. Бүтээгч их ухамсар байдаг дээр ял. Гэтэл тэнгэрээсээ буюу бүтээгч их ухамсараар үлдэж байгаа зүйлүүд нь болохоор өөрөөсөө нэг өсөндөө бүтээж байгаа шүү дээ. Өөрөөсөө бүтээж байгаа гэдэг зүйл чинь ориг хөлбөр нахгүй юу? Яг нөгөө мөн чанартай, яг тэр их үүсэр өөрөө юу бүтээсэн те, их үүсэр өөрөө жамын тогтолцоо орчлын ертөнцийг бүтээсэн. Тэрийг ямар вэ гэдгийг мэдж байгаа. Тэгвэл өөрөөсөө тэр бүтээсэн хөгсмөс нь бас дотроо ухаад үтсэх юм бол тэр их үүсрийн мөн чанар нь хөгсөнсний дотор байж байгаа байхгүй юу? Тэр бүтээгч мөн чанар, тэр яаж бүтээсэн, бүтээл нь ямар байсан те, тэр бүтээлийнх нь мөн чанар юу юм гэдэг чинь бүх одоо тэр гол цөм нь ингээд дотор нь байж идэг л гэсэн үг байхгүй юу? Одоо нэгж зүйл нь том зүйлийнхаа одоо бүх шин чанарыг агуулна гэдэг чинь жишээлбэл далаагаас бид нэр далайн усыг шинжилэхийн тулд бүх далайн усыг шинжлэх албагүй зүгээр нэг хутгаад тэр уснаас нь шинжилж боддогтой адилхан хөгсөнс бол их сурвалжийнхаа яг мөн чанарыг агуулсан нэг хөлбөр ахгүй. Гэтэл хөх сүнстэй биш буюу нөгөө сүнснүүд хувьд болохоор тэр хөх сүнсийг дуурайлгаад хийцэн сүнс. Тэр сүнсийг зохиомжлоор хийж болдгийм байна. Одоо нөгөө өндөр соёл иргэншилтэй одоо гариг гэх юм уу одоо юу гэх юм те өндөр соёл иргэншлүүд болохоор сүнсийг бүтээж чаддаг тийм өндөр технологитой байх нь шүү дээ. Тэгэхээр тэд нар биднээс бол хүн төрөлхтөнд бол нэгдснээс бүр хамаагүй илүү өндөр түвшний технологитой. Тэнгүүтээ сүнс гэдэг юмыг одоо хиймлэр бүтээгээд сурцсан. Гэтэл тэр нөгөө мөн чанар нь тогтоогүй одоо хөх сүнснээс ялгаатай байгаа тэр сүнс нь хиймлэр бүтээсэн сүнс юм. Хиймлэр бүтээж болдог. Тэр өөрийнхөө иргэшил бүрэн захирах боломжтой гэсэн үг байхгүй. Хөх сүнс солоор хиймлээс бүтээх боломжгүй тэр их сурвалжаас ирсэн сүнс юм байна. Энэ ялгаа бол маш тод орж ирсэн. Тэгээд өндөр соёл иргэншилтэй иргэншлүүд гэх юм уу одоо яг нөгөө хэллэгээр нь бол харь гаргийнхан гэсэн үг л дээ биднээс одоо өөр гариг галактикуудад амьдрал байдаг, соёл иргэншил байдаг, өндөр хөгжсөн технологи байдаг. Тэд нэр өөрсдөө сүнсээ бүтэнгүүтээ бие биентэйгээ бас солилцдог. Сүнс гэдэг юм чи өөрөөсөө нөгөө эрчим минерийг ялгаруулдаг бас ашигтай зүйл учраас тэрүүгээр бас одоо бид нөгөө нэг юм ашигт малтмал хэрэгтэй байдаг шиг тэднэрт бас тэр хийсэн, бүтээсэн сүнс гэдэг зүйл хэрэгтэй. За ингээд яриад ирэхээр бас нөгөө сүнсэнд нөгөө авах ашиг гэж байдаг байхгүй сүнснээс нөгөө эрчмийг авна. Сүнс чи яг та хиймэлч гэсэндээ бас нөгөө тодорхой хэмжээний шин чанараа хадгалаад байгаа учраас тэр сүнснээс нөгөө мэдрэмж гарна. Тэр сүнснээс мэдрэмж гарч байгаа учраас дотоодоос нөгөө эрчим гарна тийм ээ. Уурлах эрчим ч гэдэм үү. Одоо баярлах эрчим. За тэгээд айх эрчим, эсвэл ад жаргалын эрчим, хайрын эрчим гэдэгчлэн тэдэр нь хэрэгтэй байт юм байна.
Тийм учраас одоо сүнс бол их хэрэгтэй бүтээгдэхүүнд бол ордог байна шүү дээ. За тэгсэн чинь хүүхд сүнс болохоор хажууд нь маш их эрчимтэй, маш их мэдээлэлтэй, маш одоо өндөр одоо цөмшиг байд юм байна л да. Тэгэхээр нөтер хүүхд сүнсний эрчмийг ашиглах сонирхолтой бас нөхдүүд байд юм байна. Би нэг бичлэгэн дээр ярьжсэн. Хүмүүсийн ингээд сүнсийг хориод байна. Тэг хүн дотоод ингээд сүнсээ хоригдсноо мэдгүй яваад байна гэд тэ. Тэр чин болохоор нөгөө монголчууд чин хөвчлэн хүүхд сүнстэй байгаа штэ. Тэнгүүд одоо нөгөө харын талд эзлэгдсэн лам бөө ч юм уу одоо шашны байгууллагууд байдаг. Тэд нар болохоор хүүхд сүнс өөрөө асар өндөр эрчимтэй өвгдөлтөй байдаг учраас тэр шидийн тэр эрчмийг ашиглах гад өөртөө ингээд татчихдаг юм байна л та. Тэгээд ямар нэг аргаар ингээд өвгдөөс нь олох боломжгүй газар өөрийнхөө одоо цангилаас нь тэр эрчмийн холбоо үүсгээд одоо доод твд ч юм уу те ямар нэгэн одоо хэмжээс ертөнцид сүнсээ ингээд авчт юм байна. Нуугаад тэгээд энэ эрчмээс нь ингээд холлоод эрчмийг нэг ашиглаад шидээ нэг ашиглаад ч юм уу байждаг. Тэр ийм тохиолдол бас их гардаг байхгүй. Гэтэл хүүхд сүнстэй биш хүний сүнс бол баг хэрэггүй. Зүгээр тэдний сайхан тархийг угаагаал боолчлол тий дуртай ажиллаа хийлгээл ингэж амьдрал гоё гээл сайхан юм яриад нөгөөтөл нэтгэл үнэмшлэрээ ажил хийх ёстой юм байна, эдрийн төлөө зүтгэх ёстой юм байна, тэгвэл би мундаг хүн болох юм байна, тэргүүний ажилтан болох юм байна, мөнгөтэй болох юм байна, би гоё жаргалтай амьдрах юм байна, хүссэн юм худалдаж аваач гэдэг юм ингээд тархиа угаалгаад нэгсэндээ бие махбодороо боолны хөдөлмөр эрхлээд байж захтаа ингээд таардаг юм байна л та. Гэтэл хүүхд сүнстэй хүний болохоор сүнс нь бол бүр гайхалтай агуу одоо эрчимтэй шидтэй байдаг учраас бас үнэт одоо хэрэгцээтэй зүйл болчдөг юм байна. Тийм учраас нөгөө сүнсийг барьж хорих зүйл их гардаг юм байна шүү дээ. За тэгэхээр ер нь бол ингээд яг нэг гадаад хүмүүс монголчууд маань ингээд ажил хийх гээд очдөг. Тэгээ гадныхан ярьдаг шүү дээ. Монгол хүн бол өөр байдаг ерөөсөө ингээд задгаацдаг, чөлөөтөсддөг, ийм заавар, дүрм, журам гэдэг ч юм уу тийм юмд ингээд автагддггүй. Гэт олон хүмүүс ярьжсэн. Тэрэн дээр бас ингээд сүнсний ялгаа гараад ирж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр тэр орчлын ертөнцийн бүх мэдээлэл байгаа, орчлын ертөнцийн тэр их цөмөнд байгаа хөгс сүнстэнгүүд чинь дээшээгээ ингээд холбогдох боломжтой гэдэг юм байна. За тэр одны сүнс байна уу, дэлхийн уугуул хөгс сүнс байна уу хамаагүй. Эднэрт бүгдээрэнд нэг ижил мөн чанар байгаа, чадвар байгаа. Тэр нь болохоор хамгийн наазах нь дээшээгээ өвгдөцтэй холбогдох. За тэгээд цаашлаа дээд биетэйгээ, цаашлаа тэнгэртэйгээ, цаашлаад их үүсвэртэйгээ холбогдох боломжтой. Яагаад гэвэл их үүсвэр нь л бүтээл юм чинь. Тэр холбоос нь байгаа байхгүй юу? Нөгөө их хүрийн холбоо гэдэг шиг тэр холбоос нь байгаа. Тийм учраас сэтгэхээр нөгөө тунгаалтын бясалгал хийхээр одоо өөрийгөө дотгошоо ухахаар тэр гой санаанууд нь, тэр гой мэдрэмжүүд нь, тэр гой авьяас билүүд нь ундардаг. Гэтэл дуураймал нөгөө хиймэл сүнстэй хүмүүс чинь яах юм? Дээшээ холбоос байхгүй учраас хэд дотгошоо өөрийгөө ухаад юм гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр яг гадны улс орнууд гэхдээ хөгсөмстэй хүмүүс бол төрдөг. Гэхдээ нийтээрээ биш, тийм ялгаатай шүү. Тэнгүүт гадныхан болохоор урлагийн бүтээлийг их үнэлдэг тийм ээ. Урлагийн бүтээлийг яагаад тэгж хүндлээд идэх юм? Сүнслэг одоо чадвартай хүнийг яагаад тэгж шүтээд идэх гэдэг чинь тэр хүүхд сүнстэй буюу жинхэнэ сүнстэй хүмүүс тэр өндөр дээшээгээ холбогдоод тэр гайхамшигтай агуу одоо дээд түвшний дээд хэмжээсийн урлагийг дээд хэмжээсийн тэр шинжлэх ухааны мэдлэгийг буулгаж ирэх боломжтой чадвартай байдаг. Учираас тэр онцгой гоц хүмүүсүүдээ бас шүтдэг юм байна л та. Бас дээшээгээ холбогдоод байгаа хүмүүсийг шүтэн даган тий. Гэтэл Монгол хүмүүс нь дийлэнхийн хүүхд сүнстэй учраас тийм боломж байгаа. Гэтэл одоо яагаад бүгдээрээ тийг чадахгүй байгаа ингээд бас асууад идэх хүмүүс тий. Монголчууд тийм сүрхий сүнстэй юм бол яагаад бид нар ингэж амьдраад байгаа юм бэ гэж. Энэний тайлбар нь болохоор юу вэ гэхээр гадны мэдээлэлд хитэг тархиа угаалгаад нөгөө тархин тусгаар тогтнол гэдэг юм алдчихсан. Ерөөсөө сүнсэнд нь сэрэх боломжийг олохгүй байна. Тэгэхээр нөгөө хүүхд сүнстэй хэрнээсээ хүүхд сүнстэй биш хүмүүс шиг амьдраад эхэлсэн чинь дороотчихж байгаа байхгүй юу? Одооноос яг сэрээд эн чинь ийм бэжтэй гэж сэрж байгаа болохоос нэг хэсэг бол таг унтарсан. Яг таг унтрахаас өмнө бас хүчтэй байсан тийм ээ. За яг таг унтралтанд нь юу нөлөөлсөн бэ гэхээр нөгөө идэж ууж байгаа юм. За вакцин бол тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Тэнгүүд гаднаас ирж байгаа тэр тархи угаалтын мэдээлэл хамгийн их нөлөөлж байгаа зүйл. Багаас нь тэр үзүүлж харуулж байгаа юм. Тэгээд нөгөө сургалтын одоо систем тий боловсролын систем одоо цэцэрлэгээс нь ахуулаад яаж одоо ямар орчин нийгэмд өсөж чинь ерөөсөө дотгошоогоо
орох, дотоодоо чагнах, дотоод хөөх сүнсээ сэрэх боломж өгөхгүй гэр тэрийг бүр ингээ хааж агаад тархишуун л ингээл мэдээлэл ерөөсө гадны мэдээлэл ингээд өгөөд байгаа хэрэг. Тэр програмыг суулгасан учраас хөх сүнсэнд сэрэх боломж олохгүй. Тэгээд яг нөгөө нэг хуурамч сүнстэй хүмүүс шиг амьдраад эхлэхээр дороотч байгаа. Нэгдүгээр шалтгаан энэ. Хоёрдугаар шалтгаан болохоор маш их цус холилдсон хүмүүс байт юм байна. Цус холдоод ирэхээр бас сүнсний чанарт нөлөөлдөг юм байна. За энийг бол өмнө бол би дэмждэг байсан. Яагаад гэхээр гадаад хүн, монгол хүн ялгаа байхгүй тийм ээ. Дээрээс харахад бүгд л нэг их сурвалжтай, бүгд л адилхан сүнс гэж хардаг байсан. Гэтэл яг толдоод ухаад гисэн чи уучлаарай. Тийм биш байсан. Тэгэд ийм юм ярихараас зарим хүмүүс үнэхээр их дургуцдаг. Ялгаагүй л бүгдийг хайрлах ёстой шүү дээ. Бүгд л ялгаагүй шүү дээ гэдэг. Яг хуу хайрлах сэтгэлийн хувьд бол бүгд л ялгаагүй тий. Энэ дэлхий дээр амьдарч байгаа сүнстэй хүн байна уу, сүнсгүй хүмүүс байна уу, тэр чөтгөр нь байна уу, тэр бурхан нь байна уу? Бүгд л нийлээд нэг орчлын ертөнцийг бүтээж байгаа учраас дээрээс харахад бол бүгдээрээ л бие биенийхээ тэнцвэрийг хадгалж байгаа. Байх ёстой оршинлууд учраас ялгалгүй нөхцөл болцдгүй хайрлах нь зөв. Ангитал доошоогоо ухаад судлаад ирэхээр тодорхой хэмжээний ялгаа гардаг учраас энэ ялгааг нь та нарт хэлээд байгаа байхгүй. Түүнээс ш дуураймас сүнстэй хүмүүс угаасаа мяа тэднэртэй битгий харьц. Одоо баг тэднийг дээрлэх гэсэн ч юм уу тийм үзэн ядсан гадуурхсан зүйл бол биш. Зөөр энэ бидний мэдчих хэвээр зүйл учраас мэдлийн хэлбэрээр та нарт амжуулаад байна. Түүнээс ш энэ ямар нэгэн энэ нь одоо сайн учраас энд нь сайхан ханд энэ муу сүнстэй учраас энийг хай гэдэг ч юм тиймэрхүү юм бол биш. Зүгээр эн чинь бидний эргээд яг энэ амьдралд оролцож ирдэг зүйл болохоор бид нар мэдчих хэрэгтэй байхгүй. Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байдаг. Хүн болгонд зовлон жаргал байдаг. Тийм ээ. Тэгээ энэ хүсэл мөрөөдлийнхаа дагуу яваад нэг сайхан амьдрах сайхан гэр бүлтэй болох гээд ингээд сайн л юм бодож амьдарч байгаа шүү дээ. Гэтэл ингээд энд чинь бас нэг гай барцдууд гараад ирэхээр хүн зовхыг хүсдэггүй учраас учир шалтгааныг хайгаад мэдлийг хайж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ мэдээлэл одоо хүнд хэрэг болно гэдэг үгнээс ярьж байгаамаа. За дээрээс харахаар ингээд бүгдийн нөхцөл болцлогоо хайрлаад иж болж ин хүлэн зөвшөөрөхөд бол амархан. За дотгошоогоо ороод хүний энэ жаргал зовлонтой амьдрал руу одоо орооцолтоод ирэхээр яатчгүй юм сүнсний ялгаанууд байдаг юм а гэдгийг ярахаас өөр аргагүй болдго юм байна л та. За тэгээд цус солилцсон хүмүүс бол байд юм байна. Цус солилцоод ирэхээр магадaltaй болчт юм. Нэг бол хөх сүнстэй, нэг бол нөгөө сул сүнстэй буюу дөөр амьл ч юм уу одоо нөгөө сүнсийг чи яриад эхлэх нь шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс болохоор одоо яадаг юм дээшиг ингээд холбогдох гээд сувг нь бол хэцүү болоод эхэлнэ. Тэнгүүтээ ямарваа нэг бурхны хүчийг хүлээдэг, ямар нэгэн бурхныг шүтэж гэх юм уу тэр холбоос нь ингэж авах гэж оролддог. Яг авч чаддаг хүмүүс нь ч байгаа. Гэх жишээ нэ. Тэгэл дээрэс нь дотоод хүн чанар гэдэг юм байдаг те. Хүн чанарын асуудал төртөл. Одоо яг хөх сүнсгүй нэг тийм хоосон гэх юм уу тийм сүнстэй хүмүүсийг харахаар энэ яг муу хүн үү сайн хүн үү гэхээр тэр нь мэдэгддэг байхгүй. Саармаг. Энэ муу ч юм хийж болно. Энэ эсвэл сайн божоо сайн ч одоо юм хийе явчих боломжтой тийм эрсдэлтэй. Тэгээ нөгөө яг шашны нь муу юм бити хийгэрээ хайрлаарэ гэд одоо гэр бүлэн ч юм уу шашны ч юм уу тий нэг юм ингээ заагаад өгцөн тэрийг ингээд яг голын одоо итгэл үнэмшлээ болгоо явуулсан хүн бол тэрийг бодоо тэрэндээ ингээд хашигтаад ч юм уу юм хийхгүй сайн юм хийгээд амьдарч боломжтой байхгүй. Гэтэл тэрийг суулгаж өгөөг бол тэр хүн бүр ямар ч муу юм хийчих боломжтой. Ерөөсөө сийхгүй юм. Гэтэл яг нөгөө нэг хайр гэдэг юмнаас үүссэн, хайр гэдэг их сурвалжаас үүссэн хөх сүнстэй хүн чинь цаган тулаад ирэхээр тийм харгас муу юм хийж чадахгүй голоос нь ингэ зулгаад байдаг учраас бас баримжаатай тий. За энэ хүн яг хөө ингээд тэнэг байж болно, алдаа гаргаж болно. Гэтэ энэ хүн яаж ч одоо тэнэг муухаг байгаад алдаа гаргасан ч гэсэндээ хизээч одоо ийм бузар юм хийхгүй дээ гэсэн нэг тийм одоо суур итгэл яваад байна хөх сүнсэнд. За тэгээд хөх сүнснүүд бол угаасаа ойлгомжтой байдаг. За ингээд жоохон холтоод ороод ирцэнүүд нь болохоор за гаднаасаа бол хараад мэддэхгүй шүү дээ. Яг дотор руу нь орохоор ингээд яг саарм болчихдог байхгүй. Тэгээд за энэ хүнийг яг муу хүн гэхэд тодорхойлоход хэцүү, сайн хүн гэхэд тодорхойлоход хэцүү. Энэ хүн өөрөө юу тархиндаа суулгасан эго нь ямар итгэл үнэмшил нь ямар ингээд сууцтай юм тий. Гаднаас одоо юу авсан юм. Эцэг их талын нөгөө суулгасан өгөгдөл эд эснийх нь мэдээлэл нь юу вэ гэдэг дээр нь л тулгуурлаж баримжаатай авахгүй бас хэцүү гэдэг юм бэл. За тэгээ зарим сүнснүүдийн хувьд бол маш сул дорой байдаг юм бэл. Ерөөсөө амьдралынхын зорилго нь идэж уух, мөнгөтэй болол нэг санаа амар амьдрах ч гэдэг ч юм уу. Тэгэл бус нь бол хамаагүй одоо зөвхөн амиа утсан тий. Тэгэл яг хүнд хэцүү юм туулаад ирэхээр шууд буугаад өгчдөг ч гэдэг юм уу. Тийм сүнстэй хүмүүс бас байдаг. Зарим нь бол бүр хиймэл сүнстэй хүмүүс бол бас байдаг. Харахаар ингээд
Яг дэлхийн сүнс чиш, одноос ирсэн сүнс чиш. Гэтэ бүх шин чанаруудыг гаднаас ингэ суулгаад өгсөн сүнстэй хүмүүс байдаг. Ялангуяа Америкт ч юм уу тийм барууны орнуудад бол 2-3-ыг бол тайлдж харж байсан. Тэр болохоор ингээд сайн хүн болох гээд ингээд гэрлэр хийцэн байгаа байхгүй. Гэрлэр аль болох нэг сайн цан чанараар гэрлэр ингээд бүтээсэн. Гэхдээ яг нэг ориг хөвгсөнс биш. Яг тэр дайныг хүчрэхэд биш. Гэхдээ яг нэг тэр гим хоргүй гэрэл гэдэг юмар бүтээсэн муу юм хийхгүй тулд. Гэхдээ тэр хүний тархийг угаагаад бас ашиглаж болохоор өөртөө зориулаад нөхдүүд бүтээсэн байгаа байхгүй. Тэр өндөр технологитой соёл иргэншилтэй нөхдүүд чинь өөр хэмжээс газарт өөр хэмжээс штэ сүнсээ бүтэнгүүтээ энэ төрөл ахуулчихдаг юм бэл. Ер нь бол би бол яг багасаа барууны кинонууд үзэж өссөн дуртай. Тэг яг гоё юмнууд байдаг байхгүй юу? Одоо ингээл би бинийхээ сэтгэлээр унахаар тэрвэл одоо бүх юм сайхан болноо. Би чиний талд шүү гэл бүгд нэг юм цагаан сэтгэлээр ингээл ханддаг. Бүгдээр нэг христийн шашин тайж байх шиг тий. Тэгэл би бинд аягүй гоё үг хэлээл би биндээ хар буруу санахгүй ингээд яваад байгаа нь надад таалагддаг байхгүй. Тэсэн чи тэр хүмүүсийн сүнсийг угаасаа тэр гэрлэр бүтээсэн. Гэхдээ хөх сүнс шиг хүчрэхэг дотоод мөн чанартай биш ирнэсээ яг хүн ингээд хүнд зөөлөн хандах хэвээр сайхан сэтгэлээр хандах хэвээр муу юм хийж болохгүй. Бүгдээрээ гэрлээс бүтсэн штэ. Бүгдээрээ хайраас бүтсэн штэ. Бүгд ингээд бурхны ивэлд байдаг штэ гэдгийг ингээд мэдсэн төрдөг учраас яг хүнийг нөгөө нэг юм зөөлөн ингээд чанартай харьцаад байхаар гэдэг юм. Та нар яг миний ярьж байгааг ойлгож байгаа хэ нэг юм байдаг штэ нэг арай өөр. Бас тийм сонирхолтой тийм сүнс байт юм бэл. За гих мэдчлээ одоо ингээд хөх толботнуудад одоо хөх сүнс байд юм байна гэхчлээ одоо цусны бас бодлого яс цусны ялгамжаа ингээд гараад ирж байгаа байхгүй. За тэгсэн чи хөх толботой хөх сүнснүүд болохоор энэ дэлхийн одоо дайчт юм байна л да. Ерөөсөө тархлааны дайчт. Ерөөсөө муу юмнууд нэгсээд ирэхээр тэр тэнцвэр алдагдаад муу юмнууд нэгсээд ирэхээр тэр их сурвалжаас бүтсэн хөх сүнснүүд чинь орчлон ертөнцийг тэнцвэрийг хадгалах ёстой учраас тэнцвэрийг барихын тулд одоо эргээгээд нэг сайн юм дэлгэрүүлээд гэх юм уу муу зүйлтэй ингээд тэмцэлтэй ч гэдэг юм уу те ингээд тэнцвэрийг ингээд барих ажилд ордог юм байл. Угаасаа нэг тархлааны цагаас чинь тэгж ажилтдаг штэ. Тэгвэл яг хуу дэлхийн манд 3 хэмжээстэй байгаа цагт бол хар цагааны холимог бол байхаар байсаар ч явах болно гэдэг шиг 3 хэмжээстэй тариалагдчихл байгаа бол тэнд харанч байна, цагаанч байна, тэнцвэрийг хадгалж явах хэрэгтэй юм байна. 3 хэмжээстэй болохоор дан хар ч юм уу дан цагаан нойлох боломжгүй. Тэгхийн бол өөрийн мөн чанараа алдчихдаг учраас тэгж орчлон ертөнцийн тэнцвэрийг хадгалнаа. Тийм учраас одоо хөх толботой хөх сүнстэй хүмүүс дэлхий дээр байх ёстой тэнцвэрийг хадгалах үүрэгтнүүд гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг өмнө хэлсэнчлэн хөх толботой хөх сүнстэй хүмүүс бол угаасаа сүнсний нэг үүрэг даалгавар нь тодорхой байдаг. Дэлхийн цагаан эсхий битгий унт те сүнсээ одоо сэрүүн байлга юу хүлэн зөвшөөрөх ёстой, юу хүлэн зөвшөөрөх ёсгүй, юу тэнцвэрийг барьж явах ёстой юм бэ гэдгийг ойлгодог байх хэрэгтэй. Тэрнийхээ дагуу амьдарч, тэрнийхээ дагуу ярьж, үйлдэж, аж төрөх ёстой. Энэ бол угаасаа хөх толботой хөх сүнстэй хүмүүсийн хийх үүрэг нөхгүй. Нөгөө дээд их сурвалжаас ирсэн бүтээгч ухамсараас өгсөн үүрэг нөхгүй тэр. Их ухамсар өөр орчлон ертөнцийн тэнцвэрийг хадгалж явах ёстой. Орчлон ертөнцийн өөрийг бүтээгч учраас тэгж бүтээсэн болов гэж би яг тунгаасан. За тэгээд хөх сүнстэй хүмүүсийг бол тархийг угаах мөн чанараас нь холдуулах арга чарга байдаг ч гэсэндээ хөх сүнс нь сэрээд эхлэх юм бол тэрийг одоо өөрчлөх боломжгүй болоод ирэх нь тийм хүчтэйгээр сэрэлж явагддаг байх нэ. Харин хөх сүнсгүй одоо химис сүнстэй хүмүүсийг болохоор сайхан тархийг угаагаад одоо шинээр мөн чанар итгэл үнэмшлийн тогтоож өгөх боломжтой байдаг учраас дэг журманд оруулахад амархан, үгэндээ захирахад амархан, тэгээд нөгөө мөнгөний боол хэлэхэд амархан байдаг байна. Тэгэхээр энэ тогтолцоо бол дэлхийд даяар явагдаж байгаа. За Монгол маань нөгөө тусгаар тогтнолоо алдснаас хойш энэ одоо соёл, бараа бүтээгдэхүүн, үзэл бодол, шашин гэдэг юм эднэр орж ирээд тэгээд хөх сүнсийн албаар нөгөө дарангуулах үйл гэсэн үг шүү дээ. Тийм юмд ороод үдэд ингээд амьдарч байгаа юм байна. Гэхдээ яг нөгөө энэ одоо сэрэлтийн цаг үе угаасаа эхэлж байгаа учраас хин сэрхийн хөх сүнстэй хүмүүс сэрнэ.
Хөөгсөнсгүй хүмүүс болохоор үнэхээр шинжлэх ухаан нь батлаад ирэх юм бол бидний талд орно. Эн чинь буруу байсан биз дээ, тэ? Эднэр одоо хүн төрөлхтнийг одоо хуурж исэн улсууд байсан биз дээ. Ийм нотлохотой байсан биз дээ гэж баталгаа нотлохотой юм гаргаж ирэх юм бол тэднэр хүлийн зөвшөөрөөд манай талд орно. Тийм баталгаа нотлого гарч ирэхгүй эргэлзээтэй байсан цагт бол нөгөө нэг тарих угаалтынхаа системд л явна гэсэн үг нэгсэн. Гэтэл хөөгсөнстэй хүмүүст бол тийм баталгаа нотлохоо шинжлэх ухааны ямарваа нэгэн зүйл хэрэг байхгүй шүү дээ. Угаасаа тэр чи дотроосоо мэдээд байгаа юм чи яах юм? Дотроосоо мэдээд бүр дотроос нь цухалцаж гарч ирээд бүр ингээд бодогдоо санагдаад мэдрэгдээд байгаа зүйлийг үүсгэж чадахгүй шүү дээ. Тэр тархинд нь суулгасан мэдээллээс нь хамаагүй хүчтэй гарч ирж байгаа юм чинь. Тийм учраас энэ сэрэлт гэдэг зүйл угаасаа явагдах цаг нь болоо явж байгаа юм байна. Чухал ч юм байна. За тэгээд энэ талаар ингээд та нар бодоод үзээрэй. Ямар бодлого яваад идэм бэ? Юу заагаад идэм бэ? Одоо ямар систем дэлхийг оруулчих тийм ээ? Одоо энэний цаана одоо юу болоод байна вэ гэдэг бүгдээрээ тунгааж бодоорой. Тэг яг энэ талаар ингээд бичгээр хүмүүс бол зарим хүмүүс бол ингээд энэ одоо юу яриад байгаа юм бол гэлтэй ямарч баталгаа нотлоогүй юм ингээд цохоож ярьлаа гэдэг ч юм уу ингээд маш их тийм эсрүүцэл гарч ирдэг л дээ. Гэхдээ яг хуу яалтчгүй нөгөө нэг баталгаа нотлохоо байхгүй болохоор хинд нь итгэхийг мэдэхгүй байдгийн. Гэхдээ хөөгсөнстэй хүмүүст бол ямарч баталгаа нотлохоо тэр шинжлэх ухааны баримт чи хэрэггүй шүү. Хөөгсөнстэй хүмүүс өөр сүнсээс эргэл болоо. Тэгэл энд юу болоод байгаа, юу яг хаана амьдраад байгаа, ямар газар амьдраад байгаа, ямар тогтолцоонд байгаад байгаа шууд ойлгож чинь. Хөөгсөнс сэрэл бол ойлгож авах чадвар нь байдаг учраас зүгээр л сэрчүүл болоо. Олон талаа батлах га тайлбарлах шаардлага байхгүй гэж үзээд байгаа байхгүй. За ингээд иймэрхүү тийм. Тэгээд яг уу цусны бодлого гэж юм байдаг те. Энэ дэр яг уу нэмэлт юм ярихад бол хүүхд толд тэр ген байгаа хүүхд толбыг авч үлдэхийн тулд үргэлжлүүлэхийн тулд нөгөө цусны бодлого байсан байна л да. Нэг бол хэд цус ойртохгүй, нэг бол хэд цус холдохгүй. Хэд цус холдоод ирэхээр хүүхд толдны одоо бүтцэнд өөрчлөлт ордог учраас нөгөө эцэг талаад авах уу, их талаад авах уу гэдгээс шалтгаалаад нөгөө ямар сүнс орж ирэх юм ингээд тодорхойлогдчихдаг. Тэнгүүт яах вэ нөгөө цус холдоод нөгөө ген хүлээж авах чадваргүй сул дорой болчих штеп. Тэгэхээр нөгөө талын одоо хиймэл ч юм уу тийм ээ. Тийм сүнс ороод ирэх боломжтой байдаг учраас энэ цусны бодлыг бас нэг талтаа барьж исэн байна. Түүнээс ш нөгөө ялгаа заа гаргаал те энэ мусан амьнуудыг гэртээ оруулахгүй гэдэг ч юм уу. Тийм одоо аминчгүй үзлэр бол энэ цусны бодлыг барьж байгаа юм байна гэдгийг бол бас ухаж ойлгож авсан. Тэгэхээр нөгөө одоо Facebook дээр зөндөө хэрүүл гардаг штеп. Гадаад хүнтэй суусан гингүүт л бөөн хэрүүл гараал хүн өөрийнхөө жаргалтай амьдарч байгаа та нар хинтээ суух нь уу, ямар орны хүнтэй суух нь уу та нарт хамаагүй гэл одоо бүгд тийм үзэлтэй болцсон те. Хүний эрх чөлөө яриад. Гэтэл тэр нөгөө хүний эрх чөлөө яг ярьж байгаа энэ цаана бас юу болоод байна. Бид нар бас бодож тунгааж үзэж наануу цаантай хандахгүй бол учир зүггүй одоо муулаал те. Эсвэл учир зүггүй өмөрөөл бас тийм байж болохгүй. Яагаад ийм чанартай байсан? Яагаад дээр үс ийм үзэл баримталтай байсан энэ одоо үнэхээр ялгамж харьцаатай байсан юм уу? Би бинийгээ хайрлах чаддгүй болохоор юм байсан юм уу? Эсвэл цаана өөр одоо юм яваад исэн байх уу гэдэг бүгдээрээ бодож үзэх хэрэгтэй болсон байхгүй. Тэгэхгүй тэгэл эрх чөлөө штэ ерөөсөө хин хаана яах нь бол та нарт хамаагүй энэ хүмүүс л хоорондоо болж ивэл сайхан болж ивэл гэлээдэг. Гэтэл хайрам өстэй. Хөөх сүнстэй, хөөх талбартай хүмүүс цэвэр цусны хүмүүс цөөхөн байна. Цөөхөн байгаа дээр ахаад гадны хүмүүстэй суугаад ингээд нөгөө цөөхөн дээр улам цөөхөн болоод 9 шидийн холдуудад хар бас жоохон харамсалтай тийм ээ. Хүн нөгөө бие махбодынхаа цагаан хэсийг багасаад ирэхийг хүсэхгүй шүү дээ. Цагаан хэс нь бол тоо хэмжээндээ сайхан байл хүн тархлаатай. Тэрнтэй адилхан энэ цөөхөн зүйлийг бас нандинаж үлдэх хэрэгтэй байгаад байгаа байхгүй. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ хэлээ. Ингээд бичлэгээ дуусгая.